Хүндээ өглөөний мэнд хүргэе. За энэ хуулийг зарчмын хүрээнд бол дэмжих ёстой. Энэ хуулийг ярихдаа өнөөдөр маргаашийн улс төр намчрахмааргүй байна. Хамгийн намчрахах ёсгүй баг үндсэн хууль баталж байгаа хэмжээний үндсэн хууль авч үзэж байгаа хэмжээний авч үзэх ёстой зарчим нь энэ хуулийн дотор яваад байна л та. Тэгэхээр бидний Монголд өнөөдөр тохиолдож байгаа үйл процессыг бид нэр заавал авч үзэх ёстой маа. Хоёр зүйл хэлмээр байна. За нэгдүгээрт 2024 оны эдийн засгийн Нобелийн шагнал авсан нэг хоёр профессор байгаа. MIT-ийн Ajamelu Robertson гэдэг. Ер нь Монгол шиг хөгжиж байгаа орнуудын хөгждгөө үндсэн шалтгаан нь ерөөсөө улс төр болон эдийн засгийн институтийн сул байдлаас болж бид нэр хөгждөг юм аа. Бид нар өнөөдөр авилга хэл ахуйл асуудал юм шиг үгүй. Авилга хэл ахуйл нь хам шинжээр байхгүй. Үндсэн шалтгаан нь институт бие даасан байдлууд хоорондоо зөрчилдөөд бие даасан байдлаа хадгалж чадахгүй байгаа институцээс сул байлгаснаас болоод бидний хөгжлийн гацаан өнөөг хүртэл явж ирсэн. Энэ 30 жилийн түүх юм аа. Хоёрдугаарт Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж өнөөдрийн болж байгаа энэ их улс төржилд энэ 76-аас 126-аар шилжсэн системийн шилжилт хийсэн. Системийн шилжилт хийгээд шинэ систем гарч ирэхэд заавал реакцууд гарч ирдэг. Гэхдээ ингээс 126 болсноор өнөөдөр жишээлбэл сая Батбаатар дарга зөв гэлж ин л та. Бид нар олон намын тогтолцоо ороод ирсэн байхгүй. 5 намаас цаашаага бид нар улам ингээд солонгороод явнаа. Ер нь нэг нам давмгаалсан тогтолцоо баг эндээс цаашаа баг байхгүй штэ. Тэгэхээр энэ үед систем илүү бэхжих энэ боломж олдож байгаа энэ үед улсын их хурл буюу парламентын ардчлал одоо давмгаалсан парламентын ардчлалтай орны парламент нь өөрөө бие даасан байдлаа илүү бэхжүүлж авах ёстой. Энэ бол бүр нэгдүгээр тавигдах ёстой зүйл. Тэгэхээр парламентын ардчлал бэхжихэд яг энийг зохион байгуулж байгаа спикер өөрөө бие даасан байх ёстой. Нейтралны байх ёстой. Олон улсад ондод зөндөө жишгүүд байгаа. Ер нь аль ч экстрим жишгийг аваад буруу зөв юм шиг ярьж болно. Гэхдээ тэнд үндсэн зарчим нь нейтрал гэж үг байна. Neutrality тийм. Энэ нь нэгсэндөө бие даасан төвийг сагсан байх ёстой гэдэг. Сая энэ хуулийн зарчим дээр бол тулсан байна. Энэ байдал байхгүй бол бид нэр 5-аас олон нам цаашаага гарч ирэхэд тэр намуудын бие даасан байдлыг тэр намуудын дуу хоолойг улсын хурал дээр заавал хүргэж ингэж улсын хурлын ялангуяа парламентын бие даасан институцийн байдлыг улам бэхжүүлж явах хэрэгтэй маа. Тийм учраас энэ хуулийг зарчмын хувьд дэмжнэ. За энэ дотор бас нэг зүйлийг хэлмээр. Парламентын ажлын 50% нь бол хяналт механизм шүү. Хяналт механизмыг зөв хэрэгжүүлэх. Хяналт механизмын хамгийн одоо том жишг нь бол хянан шалгах төр хороо байсан. Тэгэхээр энэ хяналтын механизм парламент дээр ажиллахад улсыг тэрийг одоо баталж өгж байгаа улсын хурлын дарга нь бие даасан байх нь маш чухал шүү. Тэгэхгүй бол аль нэг нам эсвэл давмгаалж байгаа нам хэд хяналтын механизмыг өөртөө давуу байдлаар ашиглаж институцийг улам сулруулах ийм процесс явдаг. Тийм учраас хяналтын механизм нь уул нь 30 жил ажиллах хэрэгтэй байсан. Гэхдээ бидэнд одоохондоо бас ер нь шинэл явж байгаа. Энэ цаашаа улам төгөлдөрж явах хэрэгтэй. Энэ бол Монгол улсад цаашдаа улс төрийн институт бэхжүүлэхэд маш том үүрэг ролтой болно. Тийм учраас энэ хууль бол заавал явах ёстой. Өнөөдрийн улс төрийн нэг гацаа гаргаад зүгээр нэг хилцгэн дэмжиж үлдэж болохгүй шүү. 126 гишүүнтэй парламентын өв болдож үлдэх ёстой цөөхөн хуулийн нэг бол энэ шүү гэж хэлмээр байна. Баярлалаа.